Сайн байна уу та? Эмзэн алтнаас ярьж байна. Өнөөдөр дотрын цэцгээс нэг хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрсэн байна. Тийм учраас эмийн эмчилгээний хороог хуралдуулах шаардлагатай байна. Та хурлын тав тогтоож өгнө үү? Сайн байна уу та? За өнөөдөр 12 цагаас эмийн эмчилгээний хороо эмийн гаж нөлөөний тохиолдлыг хилцэх хурлын тав тоглогдлоо. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн эмийн эмчилгээний хорооны хурлыг эхэлье. За хуралд эмнэлгийн эмийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, чанарын албаны дарга, эмзүү албаны дарга, эмийн гаж нөлөө хариуцсан эмзүүч, за эмч гишүүд оролцож байна. За ингээд эмчлүүлэгч Б-гийн үндсэн онш хэвдэх үеийн байдлын талаар танилцуулна уу. Эмчлүүлэгч Б 21 настай цочмог пиелонефрит онштой 2017 оны 6 сарын 5-ны өдөр эмнэлэгт хэвтсэн. Хэвтэх үед халуурч уудас нуруугаар чилж өвдөн гэсэн завиртай урд өмнө ямар нэгэн өвчнөр өвдөж байгаагүй, эмчилгээ хийлгэж байгаагүй, харшилтаг эм тариа байхгүй гэсэн түүхтэй. Хэвтэх үед эмчилгээнд ам хөсцлийн 500 мг-аар 8 цагийн зайтай булчинт тарьж эхэлсэн. 4 хоногийн дараа бактериологийн шинжилгээний дүнгээс үндэслээд ампицилиныг цефтраксоноор эмчилгээг солисон. За эхний тунг өглөө 8 цагт хийж 2 дахь тунг 20 цагийн үед хийсэн байна. Тариа хийснээс хойш 30 орчим минутын дараа уг с жигтэй шинж тэмдэг илэрсэн. За тариа хийхээс өмнө энэ антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлсон талаар тэмдэглэл өвчний түүхэн дээр байна уу? Энэ талаар танилцуулна уу? Бактерийн эмчилгээнд эхлэхээс өмнө сорил тавьсан тэмдэглэл байхгүйсэн. За тариа хийсний дараа илэрсэн шинж тэмдэг үндсэн өвчний болон дагалдах өвчний эмгэг жамтай холбоотой үүсэх боломжтой юу? Эмчлүүлэгч урд өмнө бактери болон бочор хам шинж илэрдэг ямар нэг өвчнөр өвдөж байсан түүх байхгүй, харшлын түүх байхгүй, үндсэн өвчний эмгэг жам бочор хам шинжтэй хамааралгүй учраас гаж нөлөө байж болцсошгүй гэж үзсэн. Гаж нөлөө үүссэн байж болох энэ сэжигтэй эмийн талаар танилцуулна уу? Цефтраксоныг манай эмнэлэг тендерээр авсан. Монгол улсад бүртгэлтэй импортын бүтээгдэхүүн байгаа. За бүртгэлийн болон эм хэрэглэх хугацаа дуусаагүй. Хадгалтын онцгой нөхцөл шаарддаггүй эм. Хадгалтын горим зөрчигдсөн болон эмийн чанартай холбоотой ямар нэгэн асуудал одоогоор байхгүй. Мөн эмчлүүлэгч уг эмтэй хамт хэрэглэсэн эм байхгүй. За уг эмийг эмчилгээнд хэрэглэсэн тун болон арга зөрчигдөг байгаамаа. За энэ эмийн хэрэглэх заавар болохоор зэрэг ховор тохиолдох гаж нөлөөнд нь бронхоспазм үүсэх тохиолдол тэмдэгдсэн байдаг. Монгол улсад эрүүл мэндийн сайдын 2013 оны 415 тоод туршаалаар батлагдсан эмийн гаж нөлөө болон аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн мэдээлэх журам өргөгдөж байна. Уг журамд эмийн гаж нөлөө бүртгэн мэдээлэх үйл ажиллагааг амарчих газар, нэгдсэн эмнэлэг, бүсийн онцлогоо эмчилгээний төв эмнэлгүүд, тусгай мэрэгжлийн төв зэрэг эрүүл мэндийн байгууллагад эмийн эмчилгээг зохицуулахаараа зохион байгуулахаар тусгасан. Эмийн эмчилгээний хороог эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал ахалт, чанарын алба, эмзэн албаны эмийн аюулгүй байдал хариуцсан мэрэгчлэлтэн болон мэрэгжлийн эмч, эмнэлгийн мэрэгчлэтнүүдээс бүрдсэн 4-5 хүний бүрэлдэхүүнтэй байна. Эмийн гаж нөлөө нь илэрсэн тохиолдолд эмийн эмчилгээг зохицуулахаараа гаж нөлөөний мэдээллийг хилэлцэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаж нөлөөний шалтгаан хамгааллын ангилал эсвэл наранжогийн гормын дагуу үнэлнэ гэж заасан. Шалтгаан хамгааллыг үнэлгээ хийхэд хэд хэдэн аргууд ашигладаг боловч хамгийн түгээмэл нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын үнэлгээний арга болон наранжогийн гормыг ашигладаг. А болон Б хэлбэрийн гаж нөлөөний шалтгаан хамгааллыг үнэлэхэд илүү тохиромжтой аргууд юм а. Наранжогийн горим нь оноогоор үнэлэх боломжтой 10 асуултаас бүрдэн. Эдгээр асуултаас гаж тохиолдолд тохирох онооны нийлбэрээр нь гаж нөлөөг дараах байдлаар үнэлнэ. За өнөөдрийн хурлын шийдвэрийг та бүхэнд танилцуулъя. Энэхүү эмийн гаж нөлөөний тохиолдол нь гаж нөлөөний илэрлэл нь эм хэрэглэсний дараа илэрсэн байна. Гаж нөлөөний талаар уг эмийн хэрэглэх заавар болон бусад мэрэгжлийн их сурвалжууд дээр тэмдэглэгдсэн байна. Үндсэн өвчний шинж тэмдэг гэх боломж байхгүй байна. За өөр эмийн бодисын нөлөөгөөр үүссэн байх боломж нөхцөл байхгүй байна. За эмийн чанарын асуудал болон эмчилгээний алдаа байж болох нөхцөл үүсээгүй байна. Гаж нөлөөний улмаас эмгэг хам шинжийн эсрэг эмийн эмчилгээ хийхэд эмнэл зүйн шинж тэмдэг нь арилсан байна. За бид бүхний үнэлсэн наранжогийн гормоор үзэхэд
онооны нийлбэр нь 7 байгаа тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шалтгаан хамаарлын ангиллаар үнэмшилтэй гаж нөлөө гэж үзэж болохоор байна. Эмийн гаж нөлөөг мэдээлэх хуудсыг хурлын тэмдэглэлийн хамт эрүүл мэндийн хөгжлийн төвийн эм эмнэлгийн хэрэгслийн хэлтс ажлын 15 хоногт багтаан эрүүлэн эмнэлэг твтэх эмчилгээний хугацааг уртасгах, төрөлхийн гажиг болон олдмол хөгжлийн бэрхшээл үүсгэх, хүний амь эрсдэд хүргэсэн ноцтой хүнд хэлбэрийн гаж нөлөөлсөн тохиолдолд ажлын 7 хоногт багтаан тус төвд мэдээлнэ. Эмнэлгийн байгууллагуудаас бүртгэн мэдээлж буй эмийн гаж нөлөө түүний мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь эмнэлэгт эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал арга хэмжээ юм а.